хамтдаа нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрч байна. Хүн хүний амьдралыг өөр өөрийн үзэхээс харж дүгнэдэг. Гэсэн хэдий ч бид тэр хүний амьдралаа амьдраагүй л бол хизээч тэр хүний юу тулж, юу үзснийг мэдэхгүй. Хамтдаа нэвтрүүлгийн дараагийн дугаар үзэгч танд хүрч байна. Энэ удаагийн дугаараар залуусын дуу хоолойг эргээр санаар хүргэж аваа. Соёл дэлгэрийг урьсан. Сэтгэл дүүрэн байна гэдэг аз жаргалын эхлэл байдаг болов. Тэрийг дундраах уу, дүүрэх үү гэдгийг зөвхөн та шийднэ. Хамтдаа нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрч байна. Яг одоо бид интернет эмнэлэг дээр ирсэн байна. Зочин өнөөдрийн маань оролцогч сайхан бүсгүй тус эмнэлэгт ажилладаг байгаа. Нэвтрүүлгийн гол зорилго бол хамтдаа эгэлжигний Монгол хүнийг баярлуулж, сэтгэлийн дэм өгөх. Тиймдээч бид соёл дэлгэрийн бодож явдаг нэгэн зүйлийг биелүүлж өгөхийг тэмүүлсэн. Тэрээр нэвтрүүлэгт орохоос өмнө хэл хөгжмөн сурахыг ихэд хүсдэгэ мөн төлөвлөж байгаагаа хэлж байсан. Тиймээс Монголын анхны их шиглэлт хөгжмийн дэлгүүрийн хамт олонтой холбогдож хамтдаа соёл дэлгэрийн бодож явсан төлөвлөгөөг биелүүлэх нь тусалсан. Их шиглэлт хөгжмийн дэлгүүрийн хамт олон зочин маань хэл хөгжим бэлгэллээ. Мэдээж хэрэг энэ сайхан үеийн мэдээж хамтдаа байсан их шиглэлт хөгжмийн дэлгүүрийн хамт олонд талархлаа илэрхийлж байна. Бидний төлөвлөгөө дуусаагүй. Дараагийн загсаал бол Ано Music хөгжмийн сургалт гэдэг. Соёл дэлгэрийн төлөвлөж байсан хэл хөгжмийг зааж өгөх багштай уулзах юм. Намайг Ано гэдэг. Би хийлийг 5 настайгаас эхэлж тоглосон. Одоогоор 11 жил тоглож. Тэгээд хийл хөгжмийн ер нь багасаа сарсан болохоор их ойр татна өсөөд тэгээд илүү одоо хөгжим дурлж өссөн гэх юм. Тэгээ манай ээж болохоор манай дүүгт хоёр зориулаад энэ Ано Music Violin Studio гэдэг хөгжмийн сургуулийг байгуулж өгсөн. Тэгээд эндээ хийл хөгжим, төлбөр, гитар тэгээд хөгжмийн боловсролыг хүмүүст олгодог байна. Өнөөдөр Ано Music тэгээд их шиглэн хөгжмийн дэлгүүрээр хамтдаа орлоо. Тэгээд нэг өдрийг гайхалтай сайхан өнгөрүүллээ. Тэгээд мэдээж хэрэг өнөөдрийн маань хамтдаа нэвтрүүлэгтээ хамт байсан байгууллагуудаа бас дуртахгүй байхаарахгүй. За одоо бид бүхэн яг одоо Thai Fire Restaurant-аас ирсэн байна. Thai Fire Restaurant-ийн хамт олондоо бас баярсан талархсан илэрхийлмээр байна. Ано Music хөгжмийн сургалтын төв болон их шиглэн хөгжмийн дэлгүүрийн хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Соёл дэлгэрэгтээ ер нь бол хэлээг байсан. Энэ мэдээг ерөөсө дуулгаг байсан бага. Тэгээ сэтгэлдлийг сонсох зүйтэй болоо гэж бодож байна. Би яг бүр ингээд мөрөөдөө одоо яг зориод за яг эхлүүлэндээ гэж бодож исэн зүйл юм байна. Тавчлаад илүү хурдан замаар ингээд мөрөөдөл минь биелүүлж өгч байгаад баярлалаа. Сэтгэл маш өндөр энэ бүр яг ийм сюрприз барина гэж үнэхээр бодоагүй. Тэгээд яг гадар ингээд болцоод гоё сургалтын дээр очлоо, хөгжмөө авлаа. Одоо ингээд гоё ярилцах боломжийг олгосон та бүхэндээ маш их баярлалаа. Соко маань бүжиглдэг байгаа. Яг үнийг хэлэхэд анх одоо яг бүжиглэн гэхээр миний санаанд ч гэсэн яг одоо ямар бүжиг байгаа юм бол гэж маш их сонирхож байсан л. Одоо Монголд анх удаа орж ирж байгаа шинэ төрлийн бүжиг урсгал гэж хэлж болно. Contemporary бүжиг. Тийм. Тэгээд тэр төслийн манай багш бичээд тэгээд Америкийн хөрөнгө оруулалттай тийм төсөл хэрэгжээд тэгээд ерөнхийдөө тэрэгцэртэй хүмүүстэй бүжиглэнэ гэсэн тийм төсөл хөтөлбөр явагдсан. Тийм тэр төслийн дагуу санал ирээд тэгээд хүлээж аваад тэгээд ерөнхийдөө бүжгийн одоо тэр нэг компанид нь бүгдээрээ хариалагдаа тэгээд бэлтгэл сургуультай хийгээд тэгээд тоглолтонд орсон байгаа. Ер нь одоо үзэгчд яаж хүлээж авч байна? Ялангуяа монголчууд одоо хэрхэн яаж хүлээж авч байна? Би бол ер нь бол яг Сокогийнхаа бүжиглж байгаа бичлэгийг хараад маш их бахархаж бас гайхаж ирсэн байхгүй юу? Ер нь болохоор хүмүүс зүгээр яг миний ойр тойрны хүмүүс, найзууд тэгэл хамаатнууд ч юм уу бүгдээ ирж сонирхсан. Гэхдээ анх эрэхтэй тэгж бодож ирсэн гэсэн. За ингээд очихдаа Сокодоо айгүй хурам зориг өгнө шүү гэд бодоод ирсэн юм л та намайг дэмжих гээд ирсэн гэсэн.
Тэгэл бүгдээрээ за дэмжнэ гэд бүгд ирсэн. Тэгсэн чинь яг тоглолт үзэж дуусаад гарахдаа бүгдээрнийхэн сэтгэл өөрчлөгдсөн. Бид нар бүр ингээд чамд урам зориг өгнө гэд ирсэн чинь өөрсдөө бүр амар их урам зориг аваад явлаа. Юун чамайг зоригжуулах биднээс өөрсдөө л айгу буруу бодож исэн юм байна. Өөрсдөө бүр маш их урам зориг аваад аюу сайхан болоод явлаа гэд тэгжсэн. Тэгэл яг тэр хүмүүстэй адил өнөөдөр ч гэсэн надад маш их урам зориг ирч хүчийг өглөө. Сако маань тэгээд маш их баярлалаа. Энэ ташрамд бас үзэгчид маань Саког маань ямар шалтгааны улмаас одоо тэрэгцэр дээр суух болвоо тий юунаас болвоо гэдэг зүйлийг бас асуумаар санагдаж байгаа бахал та. Тэгэхээр та энэ талаараас энтэй уулзаж. За би болохоор юу асан оюутан багтаа одоо бараг ботход 10 хэдэн жилийн өмнө 15-6 жилийн өмнө юм уу. Тийм ер нь авто хацалт аваарт ороод тийм тэгээд юм тэрэгцэртэй болсон баа. Тийм тэгтээ яг тухайн үедээ бол зүгээр байсан. Тэгээд дараа нь Монголд 2 удаа хаалганд орсон. Тийм тэгээд гадагшаас эмчилгээнд явсан. Ерөнхийдөө Монголд хийгдсэн хагалгаа буруу хийгдсэн байна. Тэгээд дээрэс нь нухсны гэмтэлтэй. Тийм нухсыг бол гэмтээсэн байна. Тэгээд одоо ер нь бол дэлхийд даяараа орон даяараа эмчилгээгүй болсон байгаа юм лээ. За хоёлаа яриагаа завсарлаад өнөөдөр бид өдөржмөс хамтдаа явсан байгаа. Тэгээд яалтчгүй хооллох цаг маань басан. Энэ сайхан орчин бүрдүүлж гисэн Тайфа рестораны хамт олондоо баярлалаа. Тэгээд өөрсдөө нэрийн хоол болох махны цуглуулгаараа бид бүхнийг дайлж байна. Тэгээд хоёлаа хамтдаа хооллоод тэгээд ярилцлага үргэлжлүүлээд өгөө. За. Маш сайхан цаг баярлалаа. Тэгээд ярилцаа суухад болцоход их гоё тухтай, тогтоо бас засал чимэглэл их гоё тийм газар байна. Тэгээд дотны яриагаа үргэлжлүүлээ. Тэгэхээр би яг энэ мөчид соёл дэлгэрийн ээжд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ийм сайхан хөөр төрүүлээд өнөөдөр би бас ажил дээр нь ээжтэй таарсан. Тэгээд мэдлээд өнгөрсөн. Би одоо яг ээжийнхээ хүчээр ээжийнхээ хайр халамжинд байгаа үдээ зэрэгтэй одоо яг энэ хүний бүтээгээд нээж намайг дахин хүн болж төрөхөд хамгийн их тусламж үзүүлсэн одоо ч гэсэн миний бүх хэмээг хийдэг хамгийн дотны минь хамгийн хайртай хүн нээж байгаа. Тэгээд ээжтэй тэр болгон хайртай гэж хэлж чаддгүй дандаа л нэг одоо юу гэдэг дандаа л юм байх ёстой юм шиг дандаа өргөлж тэгээд байх ёстой юм шиг бодогддог л та. Тэгтээ ер нь ээжтэй хайртай гэж хэлэхгүй байж байгаа нөө тэмцээн дээр яг өдөөс хараа суудсан байж хат нь хайртай гэж хэлжсэн. Хоёр бинийг хараад ойлаад бүр тухайд амар хэцээсэн. Ер нь ойр харахыг хэлж явах хэрэгтэй юм байлээ. Хамгийн их хайрлах ёстой хүн чинь л одоо бидний ээж тийм. Миний хүү одоо 5 нас хүрч байна. Тийм өстө намайг хөдлөж байгаа. Минийс та ганц гэрэлгийг яаж жаргал минь болоод надад ирсэн. Би тэгээ бас өөрийгөө аазтай гэж бодсон шүү дээ. Бэртгэс өмнө ээж болсон дараа нь ингээд энэ зүйлдээ нүр толгорсон болохоор илүү хүчтэй. Тийм илүү одоо юу гэдэг өөрөөсөө байх боломжгүй гэж бодож исэн. Тэр бүх хүч чадлыг гаргаж одоо үдээд энэ байдалтайгаа эвлэрнэ гэхэд ч бас хаашаа зүгээр хүүгийнхаа төлөө ээж хүн юу хийх ёстой вэ гэдгийг бодоод тэгээд энгийн бах үеэсээ илүү заримдаа 2-3 дахин илүү төвчээр хүч хөдөлмөрийг гаргаад явж байгаа. Надад бурхнаас ирсэн бэлэг тийм тэгж бодоод 4 сартаагаас хойш хэвтэрд байж байгаа хүүгээ төрүүлсэн. Тийм ямар ч системэнд ирүүл харуул хүүтэрсэн. Тийм хажуугаар нь өчнөө энэ тариа тэг янз бүрийн зүйлүүд маш хэрэгэлдэг гэсэн. Тийм биеийн байдал болноос бүр хэрэглэхээс аргагүй байдал төрөөд энэ хүртэл уужсан. Тийм тэгэл ээж маань бүр амар санаа зовж байсан гэсэн дотроо хүүгээ ингээл за одоо ямар хүүхэд гараад ирэх юм бол одоо ийм биетэй байгаа дээр нэм тараа хэрэглээл ингээд байж ин гэл өчнөө сан завсан. Тэгэхэд миний хөөе ирүүл гарсан. Айгу хайртай өөртөө адилхан юм билээ. Харин тийм. Мэдээч хэрэг
бид түрүүн танаас бас асууж байсан таныг одоо цэнгэлдэг тэр зүйл юу байдаг юм болоо те. Мэдээж би танаас маш их эрч хүч урам зоригийг авж байгаа шиг тийм зүйл байдаг юм болоо. Ер нь одоо ингээд яг ийм тэр өнцөртэй бодлоо 5 жил болж байна. Тийм энэ хугацаанд тэг шантрах үе байлгүй л яг уу яг хүмүүс харагдаж байгаа шиг бүр тийм хүчтэй байхгүй байна. Бүр тэнийг юм бодох ч үе байна. Яг энэ бүгдээс яг бүр амьдралаас ирч хүч авч байгаа гэхээр зүгээр л би хүн хэвээрээ байгаа шүү. Амьдралаас илүү гэгээлэг, илүү одоо юу гэдэг боломжтой тэр гэгээлэг талыг харж чаддаг болсноороо л тэрнээсээ ирч хүч авч амьдарч байгаа. Тэрнээс шуурд нь би бас зүгээр энгийн алхдаг байсан. Тэгтээ тэр үед за энэ зүйлээс нэг энэ зүйлстэй гоё юм байна гэд нэг мэдэрдэг тэр зүйлээ мэдэрдэггүй байсан зүйлээ одоо болохоор зүгээр л энгийн жижигхэн зүйлээс баяр ёслыг мэдрээд амьдралын бүр одоо сайхан зүйл чинь заавал нэг тийм материаллык баян чинэлэг тийг бол тийм бах албагүй зүгээр л хамгийн энгийн жижигхэн зүйл дээр ч гэсэн сэтгэл хангалуун байх юм бол бүх зүйл болт юм байна гэдгийг ойлгосон. За юуны түрүүнд хамгийн нэгдүгээрт одоо туршдаа явна гэж бодож байгаа нь хийл хөгжмөө маш сайн тоглож сурмаар байна. Бүр тийм мэрэгжлийн хэмжээнд биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд ерөөхдөө одоо энэ хөгжмийн зэмсгийг эзэмших бүр чин хүсэлтэй байгаа. Тийм тэр хүслээ туршдаа биелүүлээд даалгаврыг сайн хийгээд явна. Тэгээд ер нь бол ажил хийгээд ингээд орлоготой байгаад гэр орныхандаа тустай тэмтэй байж болдсон байх гэдгийг ер нь бол 2 жил хугацаанд мэдэрсэн. Ерөнхийдөө бол манай сүлийн залуучууд ойлгож байгаа. Тийм нийгэм маань илүү гоё гэрэл гэгээтэй болж байгаа. Тийм тусалж дэмждэг хүмүүс зөндөө байгаа. Бид тэр хүмүүсийнхаа одоо тусалж дэмжсэн хүчинд бас өнөөдөр ингээд явж байгаа. Тийм ганцаараа бол би хичнээн 1000 гүрийгээд энийг бол ганцаараа чадахгүй. Тийм тэгэхээр эргэн тойрны маань хүрээлт байгаа ажлаа маань хамт олон байна. Гэр бүлийнхэн байна, найз нөхөд байна. Зүгээр л гадаа гудамжинд явж байгаа тусалж байгаа ч хүмүүс юм. Тийм тэгэхээр бүр тэр нь хамгийн гоё. Тэгэл яах вэ? Маш их баярлалаа. Тэгээд бид бүхэн уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг гэж манайхан бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр сайхан сэтгэлтэй хүмүүстэйгээ уулзаж бид Сокого соёл дэлгэрхийгээ хэл хөгжим том удахгүй тоглож сурсан сайхан айс тоглохыг та бүхэндээс үзүүлэх болно. Тэгээд Сокогийн маань яг маш чин сэтгэлээсээ хүсэж исэн хөгжмийн зэмсэг буюу хөгжмийн төрөл байгаа. Тэгээд яг бид бүхэн анх бас Сокогийнхаа энэ багч болов энэ хүслийг бас биелүүлэхийн сан ингээд манай хамтдаа нэвтрүүлгийн баг хамт олон хамтаараа байж ингээд өнөөдөр ямар ч тач Сокогийнхаа нэг ч гэсэн хүслийг биелүүллээ гэж бодож байна. Тэгээд бид бүхний урилгыг хүлээн авч өөрийнхөө ертөнцөөр аялуулсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд бас намайг нэвтрүүлэгтээ орж оролцсонд маш их баярлалаа. Миний бас мөрөөдлийг биелүүлж байгаад нь бүр баярлалаа. Сэтгэл бүр ингээд догтлоод бараг яаж баярлснаа одоо зүгүүгээр л хэрхэлж чадахгүй юм л байна. Тийм дотроо л бүр маш их баяртай. Далайд тусал нэмэр гэдэг бид хамтдаа нэвтрүүлгээрээ дамжуулан соёл дэлгэрэнхийн чин сэтгэлээсээ хүсэж байсан тэрхүү хэл хөгжмийг сурахад нь багч болов тусалсан гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Игшиглэнд хөгжмийн дэлгүүр Ану Music хөгжмийн төв Тайфай рестораны хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлж байна. Бид хамтдаа харамстай хөгжим баяртай.